За Монгол Улсын харин маш дүүрэн Эрдэнэтийн философийн тухай ном зохиолыг бид үзэж байна. За энэ зохиолын утга санаа эцэст одоо хүмүүсийн зан үйл, хүмүүсийн дотоод сэтгэлийг сайхан болгох, сэтгэл зүрэг нь одоо аятайхан болгох, сэтгэл зүг зөв зүйтэй зам руу хөтлөж оруулах тийм л одоо эрхэм зорилго байгаа шүү дээ. Тэгээд үүний дараа одоо хүмүүс ном уншсны дараа түүнээс одоо юуг нь авах уу, юуг нь ашиглах уу, амьдрал дээр одоо алийг нь одоо ашиглавал их зүгээр байна. Тэрийг л одоо хүмүүс сайн мэдж явах хэрэгтэй юм. Ер нь тэгээд улс төр болон философийн зохиол бол нийгмийн аливаа дажуудлын үзэгдлийг одоо сайжруулах, хүмүүсийн Европ болон Аз улсад одоо аливаа улс төрийн эдийн засаг болон шашин шийдлэгтэй холбоотой сэтгэл зүйн одоо асуудалтай холбоотой маркетингийн болон эдийн засгийн доройтол, эдийн засгийн өсөлт дэвшлиг одоо ямар шиг үнэлэлт дүгнэлт өгөх үү гэх зэрэгээр одоо урдын одоо капитал нийгэм, одоо үеийн 21-р зууны капитал нийгэм, одоо үеийн социализмын үе шат, үүний дараах коммунизмын үзэл санааны нийгмийн бодлого төлөвшил ямар байх вэ? Эдийн засгийн бизнесийн харилцаа хэрхэн яаж хөгжих вэ? Тэр үед одоо хүмүүсийн философийн сэтгэл зүй ямар байх вэ? Гэх мэтчлэн одоо олон талын одоо асуудлыг одоо хөндөж тавьж одоо бичсэн зохиол байгаа шүү дээ. Тэгээд энэ дүүрэн Эрдэнэтийн өөрийнх нь зохиол бүтээлийн утга санаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө зохиогдож байгаа шүү дээ. Ном уншны үед бол хувь хүний одоо өөрийнх нь мөн чанар номыг одоо маш сайн уншиж чадсанаар одоо социализмын үед л байсан шүү дээ. Номын сайн нөхөр насад оржийн шагнал хүртэл одоо хүртэж байдаг маш сайн ном уншдаг хүмүүсүүдийг урамшуулдаг, айл болгон номын сантай байлаа шүү дээ. Гэхмэчлэн одоо дэмжлэг тусалцаа үзүүлдэг, ном сайн уншдаг хүмүүст улам их одоо ажлын амжилтыг одоо өсч байдаг одоо тийм л эрхэм зорилго тухайн нийгэмд байлаа шүү дээ. Одоо энэ капитал нийгэмд бол хэн их сайн ном уншиж байна, хэн ямар шиг номыг одоо уншаад түүнээс юу суралцж байна гэх мэтлэн одоо янз бүрийн одоо асуудал байгаа. Гэхдээ тэр нь бол их биш, бага байна. Тэгээд одоо гар утас их үзэж байна, гар утсаараа ном уншиж байна уу тийм ээ. Гар утсаар одоо болон интернетээр ном унших одоо нүдний харанд их бас их төдийлөн сайн биш шүү дээ. Тийм учраас аль болохоор номын сангаас ном худалдаж авч ном уншсан хүн тэгэл хожоо ихтэй. Өгсний дараач ном нь хэрэг болдог. Өхөөгөө байсан ч ном нь хэрэг болдог. Эдийн засгийн ном уншсан их ашигтай шүү дээ. Нас орсны дараа тэр хүн чинь эдийн засгийн ном уншаад байсан хүн чинь их сайхан мэдлэг боловсролтой хүн болоо явцдаг. Улс төрийн ном их уншдаг хүн улс төрийн төлөв байдалтай газар руу яваад өгдөг. Бүжгийн тухай ном уншдаг хүн бол бүжгийн чиглэлээр одоо философийн чиглэлээр яваад өгдөг. Тийм одоо учир шалтгаантай. Ер нь тэгээд номыг уншдаг, номыг зохиодог хүмүүс бол төдийлөн одоо шунал одоо багтаа гэдэг шүү дээ. За тийм учиртай. Тэгээд уран зохиолын ном, улс төрийн философийн ном өдр дотроо бас ялгаатай. Уран зохиол, хошин шог гэх мэтчлэн одоо зохиол бүтээлч нь одоо төдийлөн бас нөгөө зохиолч хүндээ одоо тусгал, нийгмийн тусгал өхөөс бага байдаг. Учир нь одоо ямар учиртай гэхээр ерөөсөө нийгмийг одоо үнэлт өгж байгаа нь хошин шог маягтай улс төрчдөд их болсонтой холбоотой тайлбарлагдана л да. Тэгээд энэ философийн ном бол хамаагүй одоо их нарийн ухаантай, шинжлэх ухааны олон тайлбартай, нийгмийн үзэгдэлтэй, нийгмийн философийн үг яриа ихтэй, шинжлэх ухааны амьдралын хэм маягаас одоо бас арай өөр одоо 6 дахь мэдрэмжтэй их холбоотой асуудал байдаг учраас нарийн одоо шинжлэх ухааны бодит байдлыг тулгуурлаж номыг одоо зохиож байгаа шүү дээ. За ингээд ном их сайн унших хэрэгтэй. Ном их сайн уншснараа аливаа улсын засгийн газарт бас нэг тодорхой хэмжээний байр суурьтай, тодорхой хэмжээний ажилтай, тодорхой хэмжээний мэргэжил эзэмсээ зогсохгүй бас нэг даргын орон тоонд хүртэл яваа очдог тийм одоо аз завшаантай үйл явдал байдаг шүү. Тийм учраас Ленинстер сур бас дахин сур гэдэг шиг ном сайн уншсан хойно аз жаргалтай амьдрт юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. За анхаарал